Тагтаа сургаалт 2. Зуны нэгэн халуун өдөр нэгэн сургаалж усгаан үүгээр түүгээр алхаж байв. Хэсэг хугацаанд тойрч явсны эцэст гол олсондоо тэрээр баяр хөөртэй байлаа. Тэрээр ус уухаар жижиг чулуун дээр гараад гол руу хальтран оноо гин. Түүнийг живж байхад нь ойролцоох модон дээр сууж байсан тагтаа түүнд туслав. Тагтаа сургаалжийг асуудалд орсныг хараад тэр дорн навч усан тунгаажээ. Сургаалж навчны зүгс хэлж дээр нь гарав гин. Тагтаа болгоомжтойгоор навчийг татан хуурай газар дээр гаргав. Иймгүй сургаалж амь аврагдан тэр тагтаанд үүр дүртэй болжээ. Сургаалж тагтаа хоёр маш сайн найзууд болж өдөр хоногийг аз жаргалтай өнгөрүүлж байв. Гэтэл нэг өдөр анжин ойд орж иржээ. Тэрээр модон дээр сууж буй үзэсгэлэнт тагтааг хараад түн рүү буугаа шагаав. Амиа тагтаагаар авруулсан сургаалж үүнийг хараад танжны хөлийн өсгийнөөс хадчихав гин. Тэр өвдсөндөө хашгиран буугаа унгав. Тагтаа хэнцний дуунд зочиж түүнд юу тохиолдож болох байсныг ойлгож гин. Сонссонд баярлалаа.